Good morning, everyone. Тэг Wonderful Wizard of Oz магадэртний орн амиг өнөөдрийн хэвлээ уншлагта бэлэн боллоо. За сүүлийн удаа манай хамтлагт шин гишүүн орсон. Тэр бол Хулчгар Арслан байна. За Хулчгар Арслантай студид ямар адал явдал болохыг хамтдаа үзцгээе. За. За нэг харъя. During the rest of that day, there was no other adventure to mar the peace of their journey. За. During rest of the day, тэр өдрийн бусад цагаар, үлдсэн цагаар нь тэдний аяллалын амар тайвныг нь эвдэхээр өөр адал явдал гарсангүй. Мар гэвэл эвдэлж сүйдэх гэсэн үг. Once indeed, the Tin Woodman stepped upon a beetle that was crawling along the road and killed the poor little thing. За нэг удаа indeed нэг удаа Tin Woodman модчин маань зам дагаад ингээд мүлхэж байсан нэг цох дээр гიშгчглээ. Тэгээд kill the poor little thing. Тэгээд тэр жижиг гэбнийг алчлаа. Нийслээд алчихсан байна тийм ээ. This made the Tin Woodman very unhappy, for he was always careful not to hurt any living creature. So энэ болохоор модчин болохоор үнэхээр аз жаргалгүй болгосон байна. Учир нь тэр болохоор ямар ч амьд амьтныг тийм ээ өвдгөж зовоохгүй байхыг дандаа хүсдэг. Зовоохгүй байх гэж дандаа анхааралтай байдаг. And as he walked along, he wept several tears of sorrow and regret. Тэ явж байгаад нэг тэ гашуудлын харамслын хэдэн нулимс урсгасан. These tears ran slowly down his face and over the hinges of his jaw. And there they rusted. За тэгээ хэдэн нулимс нь болохоор хацар дагаж урсаад. За тэгээд эрүүнийхэн нугсан дээр урсаад зэврүүлжээ. За дуу байдсан. хацар дагаж урссан нулимс гэж. When Dorothy presently asked him a question, Tin Woodman could not open his mouth. Presently гэвэл тэр үед нь гэсэн үг. Тэр үед нь Dorothy нөгөө модчноос нэг асуулт асуусан чинь нөгөөд чи амаа нээж чадахгүй байсан. For his jaws were tightly rusted together. Учир нь түүний эрүүн болохоор хоорондоо ингээд зэвэрчгсэн байсан юм хоорондоо өдөлж таасан. He became greatly frightened at this and made many motions to Dorothy to relieve him. Okay. За тэгээд үүнээс болоод нөгөөд чинь асар их айгаад Dorothy руу болохоор өөрийг нь одоо эндээс авраач гэсэн тийм өөрийг нь эндээс нь авраач relieve гэж аврах. Авраач гэж маш олон төрлийн ингээд хөдөлгөөн үзүүлсэн байна. But she couldn't understand. Гэтэл Dorothy тэрийг ойлгосонгүй. Яах гээд ингээд гар хөлөөс авчаад байгаа ингээд ойлгосонгүй. But Lion was also puzzled to know what was wrong. За Арслан ч ойлгосонгүй. Арслан ч гайхшаад үлдлээ. But Scarecrow seized the oil can from Dorothy's basket and oiled the woodman's jaws so that after a few moments he could talk as well as before. За тэгэхээр одоо ингээд та бүхэн харж байгаа тийм ээ хамгийн ухаантай нь бол манайхаа байгаад байгаа дандаа.
За гэтэл энэ үед нь болохоор мануухай болохоор тосны савыг нь Доротигийн сагснаас нь аваад аа модчны ирүүрөө нь ингээд тосолж өглөө. Тэгээд хэдэн мөчийн дараа тэр хуучин шигээ сайн ярьдаг боллоо. Окей. За. За ингээ харах юм бол ерөнхийдөө бол хамгийн өрөвч сэтгэлтэй нь бол зүрхгүй модч. Хамгийн ухаалгүй нь болохоор тарихгүй мануухай байгаад байгаа. This will serve me a lesson, said he. To look where I step. Okay. За энэ бол надад нэг хичээл болно. Гიშгэх газраа харах хичээл. For if I should kill another bug or beetle, I should surely cry again, and crying rusts my jaws so that I cannot speak. За. За тэгээд хэрв би ахаад нэг хорхоо цох ингээд алчих юм бол би яг маргаангүй ахаал уйлна. Тэгээд минут дахиад уйлна. Тэгээд уйлах нь болохоор миний эрүүг зэврүүлнэ. Тэгээд би ярьж байгаа болно. Thereafter he walked very carefully with his eyes on the road, and when he saw a tiny ant toiling by, he would step over it so as not to harm it. Thereafter, after that, түүнээс цааш тэр бол маш анхааралтайгаар алхсан байна. Тэгээд with his eyes on the road. Нүдээ ингээ зам дээр тавиад тий. Зам дээрээ тавиад доошоогоос хараад ямар нэгэн хорхон дээр гიშгэх нөө гэд ингээ хараад доошоо харж явсан байна. Ер нь би их доошоо харж явах урдаа байгаа шонгийн мод ч юм уу. Нэг удаа мөргөж байсан, мөргөх гээд байдаг. Ер нь л доошоо харж явах тийм ээ. When he saw a tiny ant toiling by, he would step over it. За тэгээд тэр нэг жижигхэн нэг шоргоолцыг ингээд тийм ээ хөдөлмөрлөөд ингээд явж байгаахыг нь хараад тэр дээгүүр нь алхаад гарсан байна. Түүнийг гэмтээхгүй тул. Then the Tin Woodman knew very well he had no heart. За тэгээд ер нь модчин бол өөрөө зүрхгүй гэдгийг бод маш сайн мэдж байсан. And therefore he took great care never to be cruel or unkind to anything. Тэгээд тэр болохоор хэрцгий харгис эсвэл тийм ээ ээлдэг бус байхгүй тулд маш их анхаарч байсан гэсэн үг. Took a great care. Маш их анхаарч байсан. You people with hearts, he said, have something to guide you. Need never do wrong. За зүрхтэй та нар өөрсдийг чи удирдах нэг юмтай, тийм ээ? Өөрсдийг чи удирдах ямар нэг юмтай. Ямар ч буруу зүйл хийх шаардлагагүй. But I have no heart, so I must be very careful. Гэхдээ би бол зүрхгүй. Тэгэхээр би маш болгоомжтой байх хэрэгтэй. When Oz gives me heart, Oz надад зүрх өгөхөөр, of course I needn't mind it so much. Okay? Oz надад зүрх өгөхөөр би ч гэсэн энэ талаар нэг татгалзахгүй. За, окей. За ингээд зүрхгүй ч хамгийн өрөвч сэтгэлтэй модчингийн яриад дуслаа. Дараагийнх нь болохоор Chapter 7. The Journey to the Great Oz. За, Oz руу явах аялал болж байна. They were obliged to camp out that night under a large tree in the forest, for there were no houses near. Obliged гэвэл юу гэсэн үг вэ? Required гэсэн. Okay? Хүчлэгдсэн гэсэн үг. Хүчлэгдсэн. За, тэгэхээр тэд нар болохоор нэг том модны доор, ой модонд нэг том модны доор тийм ээ шөнийг өнгөрөхөөс өөр аргагүй боллоо. Obliged гэвэл тэгээс өөр аргагүй бол. For there were no houses near. Учир нь эргэн тойронд нь юу ч байшин байсангүй. The tree made a good,
thick covering to protect them from the dew, and the Tin Woodman chopped a great pile of wood with his axe, and Dorothy built a splendid fire that warmed her and made her less lonely. За тэгээд тэр том мод нь болохоор маш тийм зузаан гэдэг нэг тийм нэг бол хучсан байна тийм ээ. Юунаас гэхээр одоо нөгөө өглөөний дүү гэдэг бол шүүдэр өглөөний шүүдрээс хучна гэж одоо өнгөсөг юм бол бороо хэлж байгаа юм болов. За амар ч юунаас утсан гэж байна. Өглөөний шүүдрээс бол нэг л хамгаалсан байна. Тэгээд модчин байна болохоор өөрийнхөө сүхээрээ маш их хэмжээний одоо мод хагалж өгсөн. Тэгээд Дороти тэрнгээр нь болохоор сайхан гал асаагаад өөрийгөө арай нэг ганцаардлаа жоохон багсгсан байна. За Доротиг бол одоо ингэ бодох юм бол маш их ганцаардаж гэрээ санаах шиг байна тийм ээ. За тэгээд гал хараад жоохон баясаад сууж ирсэн байна. She and Toto ate last of their bread. Хөрхий. За Toto тэр хоёр сүүлчийнхаа талхаа идсэн. Now she didn't know what they would do for breakfast. Одоо тэгээд өглөөний цандаа юу идэх мэдхээ байсан. If you wish, said the lion, I will go into the forest and kill a deer for you. Гэвч чи хүсэх юм бол би мод руу ороод нэг буугааг наадъя. You can roast it by the fire, since your tastes are so peculiar that you prefer cooked food. Тэгээд чи энийг болохоор сайхан гал дээр ингээд шарна. Яагаад гэхээр та нарын болохоор идэх дуртай юм нь taste гэвэл идэх дуртай юм гэсэн үг шиг. Та нар идэх дуртай зүйл чинь болохоор маш хачин та нар болгосон хоол идэх дуртай байдаг. And then you will have very good breakfast. Тэгээ та нар маш аятайхан өглөөний цай ууж болно. Шарсан бугын мах. Ямар сайхан юм бэ тийм ээ. За, уг нь болохоор арслан бол ийм гоё хоол бол санал болгож байна. Шарсан бугын мах идэж болно. Please don't, begged the Tin Woodman. Битгий. За, ингээ модч маа саад боллоо. Сайхан бугын шарсан мах идэх гэж байхад. Битгий л дээ, тий? I should certainly weep if you kill the poor deer. Би ойлно шүү. Ойлохоор айлгадаг тий? Би ойлно шүү. Then my jaws would rust again. Тэгээ миний ирүү ахаад ингээ гацсан шүү. Амар сүрдүүлж байна тий? Би ойлно шүү. Ойлохаараа төрий барина шүү. Жвэн. Тэгээд яах вэ? Арслан бодгой мах өгье гэж бодож байсан. Мах идэж чадахгүй нь. Модчнаас болоод. But the lion went away into the forest and found his own supper. За тэгээд арслан ой мод руу ороод өөрийнхөө хоолоо орой олцглоо. And no one ever knew what it was, for he didn't mention it. Тэг хинч юу байсан мэдсэнгүй. Ягаад тэгэхээр тэр хэлээгүй байна. Okay. Юу байсан бол. And the scarecrow found a tree full of nuts and filled Dorothy's basket with them, so that she would not be hungry for a long time. За тэгээ харин манайхаа маань болохоор дүүрэн самартай мод болоод Dorothy-гийн саксыг нь дүүргэж өгөөд тэгээд тэр болохоор удаан хугацаанд өлсөхгүй байх нэ. За ингээд уншаад байхаар ер нь бол манайхаа маань болохоор хамгийн сайн найз нь шимшиг байдгийг шиг наах удаага аврагдсан болохоор за уншаад байхаар бид нар харна. She thought this was very kind and thoughtful of the scarecrow. За тэгээд охин болохоор мануухагийн энийг нь хараад ямар ийхдэг юм. Ямар санаачлагтай юм тий? Thoughtful гэж санаачлагтай гэж болгож байгаа шүү. Санаачлагтай юм гэж бодсон байна. But she laughed heartily at the awkward way in which the poor creature picked up the nuts. She laughed heartily at the awkward way in which the poor creature picked up the nuts. За тэр тэгээд тийм хачин байдлаар
хачин байдлаар. Окей. За яг хачин байдалд нь болохоор тэр бол өстой сайхан илгээ өсөл инээсэн байна. Love heartily гэдэг илгээ өсөл инээх гэсэн үг. За тэгээд тэр хөөрхийн амьтан тэр самарнуудыг ингээд яана газраас түүж байхыг нь түүж байгаа тэр хачин байдлыг нь хараад Дороти илгээ өсөл инээсэн. His padded hands were so clumsy. Окей. Тэгээ түүний болохоор тэр нөө сүрлээр чигчгсэн тэр одоо нөө бандгар тийм ээ. Бандгар гар нь болохоор маш эв хавгүй байсан. Nuts were so small he dropped almost as many as he put in the basket. Тэгээд самарнууд нь жижигхэн байсан болохоор тэр сагсанд хийсэнтэй адил тоогоо болохоор газар унгаагаад байсан гэсэн. Сагсанд чийсэн газар унгаасан хоёр нь тэнцүү байжээ. Гэхдээ л ухаалаг байна. But Scarecrow didn't mind how long it took him to fill the basket. Гэхдээ л манайхаа маань болохоор өөрийг нь болохоор одоо энэ сагсыг дүүрэхэд бол хэр удахыг нь болохоор нэг их санаа зовоогүй. For it enabled him to keep away from the fire as he feared the spark might get into his straw and burn him up. Яагаад гэхээр тийм ээ? Яагаад гэхээр энэ ажил нь самар түүх ажил нь түүнийг болохоор галаас холдуулж өгсөн байна. Окей. Учир нь тэрээр тэр цог нь болохоор өөрийнх нь сүрэл рүү нь ороод түүнийг шатаачна гэж айж байсан. За бас л өөртөө болох хэрэгтэй юм хийж байна. So he kept a good distance away from the flames. За тэгээд тэр бол нэлээд жоохон хол нэг яах вэ? Зайтай. Тэг зай авч ирсэн тэр галнаас. Тэгээд only came near to cover Dorothy with dry leaves when she lay down to sleep. Зөвхөн тийм ээ Dorothy-г болохоор унтахаар тэгж хөвдөх үед нь тэгээ хуурай навчсаар ингэж хучиж өгөх гэж л гал руу ойртсон байна. Өөрийг нь шатаачч болох тэр одоо нэг гал руу хол байж ста Dorothy-г яах нь юмар хучиж өгөх гэж л ойртсон байна тийм ээ. Харж байна тийм ээ. Scarecrow бол үнэхээр л санаа зовдөг. Хамгийн ухаалаг нь баггүй. And this kept her very snug and warm. За энэ нь болохоор түүнийг бол маш их тав тухтай болоод дулаахан байлгасан байна. Тэг өглөө болтол нам унтсан байна. Slept soundly. Нам унтсан. When it was daylight, the girl bathed her face in a little rippling brook. And soon after they all started toward the Emerald City. За тэд өглөө болсон чинь охин нүүр гараа угаагаад тэр нэг сайхан нэг горхинд тийм ээ горхинд нүүр гараа угаагаад Брук гэл горхиш. Тэгээ удалгүй тэд нар болохоор Магад эрдний хот руу явлаа. This was to be an eventful day for the travelers. За энэ бол аялагчдад маань болохоор маш онцгой өдөр болж таарсан байна. Яагаад гэхээр they had hardly been walking an hour when they saw before them a great ditch that crossed the road and divided the forest as far as they could see on either side. За тэгээд эдгээр болохоор алхаад цагч болоогүй байтал гэсэн үг шүү. They had hardly been walking an hour. Цагч болоогүй байтал тэд нар нэг том одоо дээч гэдэг нь болохоор жалгах чараа биш юм аа. Хавцал гэхөө маш том ан цав газар дээр гарсан ан цавыг ингээ харсан. Тийм ээ. Дундуур ингээ доошоо нүх болцсон газрыг харсан байна. Тэр одоо том сар том одоо газрын хагархай нь замыг нь болохоор ингээ нэвтлээ очихсан байжээ. Замыг хоёр гаччихсан. Тэгээ ой модыг ч гэсэн бол нэг хоёр дундуур нь хуваачсан байж. Divided force as far as they could see on either side. Тэдний бараг харж чадах хүртэл нь ой модыг хоёр хуваачсан байсан.
Тэгэхээр яг баруун тишээ харсан ч жаал урт хавцал зүүн тишээ харсан ч хавцал. Хичнээн яваад ч тэр хавцал дуусгааргүй мэд тийм. Змэн. It was a very wide ditch. За энэ бол нилээн тийм өргөн тийм одоо хавцал байж. And when they crept up to the edge and looked into it, they could see it was also very deep. Энэ бол маш гүнзгий жалга байсан байна. Тэгээд тэд нар болохоор ирмэг рүү ингээд аяарах мөлхөөд тэгээд ингээд доошоо харсан чинь доошоо маш гүнзгий тэгээд маш олон том хурц хурц хад чулуунууд ёроолтон байсан байна. Нөгөө нэг Америкийн нэг Grand Canyon гэдэг нэг альттай газар байдаг сан. Тэр бол тэрийг санаанд оруулж байна. Доошоо гүнзгий том жалга байдаг. The sides were so steep that none of them could climb down. Тэгээ доошоо харсан чинь тэр ирмэг нь тийм ирмэг нь хана нь болохоор маш тийм одоо нэг игц яг нэг шулуун бидний хинэн ч доошоогоо ингээд буучи гэж чадхааргүй тийм игц байж гонж өгөхээр and for a moment it seemed that journey must end. Тэгэд хэсэг зуур бол тэдний аялал энд хүрээд зогсох нэ гэж юу нь бол санагдсан байна. Яа. Үүний яаж гарна гэж бодож байна. Үзье. What shall we do? Asked Dorothy despairingly. Тэгээд Dorothy одоо яах вэ гэж сэтгэл санаагаар унаад асуусан чинь. I haven't the faintest idea, said the Tin Woodman, and the Lion shook his shaky man and looked thoughtful. За, надад бол бүр ямар ч санаа алга гэж бодчихсон гэсэн чинь арслан том тэр одоо нөгөө дээлтэй тийм ээ том одоо нөгөө үсээ ингээд сэгсрээд жоохон бодлогошронгуй харагдсан байна. Харин болохоор манайхаа we cannot fly, that's certain. Бид нар нис чадахгүй. Neither can we climb down into this great ditch. Энэ том жалга руу чинь бид нэр доошоо бууж чадахгүй. Therefore neither яаж хэлдэг гэвэл энэ чадахгүй болохгүй тийм биш гэсэн үгүйсгэх юмны араас нь ингэж оруулдаг шүү. Тийм is if we cannot jump over it, we must stop where we are. Тийм is хэрв бид нар үүн дээгүүр харайж чадахгүй юм бол бид нар байгаа газараа зогсох хэрэгтэй. Хамгийн ухаалаг хариултыг өгч байгааз Scarecrow. Би нэгэдэ энэ Wonderful Wizard-ыг унших болгондоо Scarecrow ямар ухаантай юм ихчэндээ боддог. I think I could jump over it, said the Cowardly Lion. Би ер нь гингээр чинь харайчих юм биш үү гэд арслан болохоор толгоон дотор зайг нь хэмжснийхаа дараа хэллээ. Then we are all right, answered the Scarecrow. For you can carry us all over on your back, one at a time. Тэгвэл болж штэ. Учир нь чи бид нарыг бүгдийг нь one at a time нэг нэгээр нь нуруунд дээрээ үүрээд хайчин шүү дээ. Well, I'll try it, said Lion. Who will go first? За. Оролдолтой. Би оролдъё. Хэн төрүүлж явах вэ? За. Та нар энэ өөрсдөө бодож үзсэн тийм ээ. Би энэ дэс бол хинтээ аяг адилхан байдаг. За ер нь бол арслан бол ерөнхийдөө их мундаг байна тийм ээ. Зоригтой. Тэгтээ ухаалаг бол арай биш байна. I will declare the Scarecrow. For if you found that you could not jump over the gulf, Dorothy could be killed, or Tin Woodman badly dented on the rocks below. Би явъя гэд манайх хайсан байна. Учир нь хэрв чи энэ том хавцал дээгүүр үсэрч чадахгүй га мэдвэл Dorothy бол үхэж таарна. Харин
мод ч юм болохоор үнэхээр аюултайгаар тэр одоо нөгөө эвдэрнэ тийм ээ. Dented гэвэл одоо нөгөө төмөрнө гэж хэлбэрээ алдна. But if I'm on your back, it will not matter so much. Хэрэв би нуруунд дээр чинь байх юм бол нэг их хамааралтай юм биш. For the fall would not hurt me at all. Би унахад бол энэ намайг өвдгөхгүй. I'm terribly afraid of falling myself, said Cowardly Lion. Би унахаасаа bara өөрөө амар айж байна гэж байна. But I suppose there is nothing to do but try it. Гэхдээ одоо орлож үзэхээс өөр арга байхгүй л гэж бодож байна. So, get on my back and we will make the attempt. За тэгэхээр нуруунд дээр минь гар бид нар оролдоод үзье. Scarecrow sat upon the lion's back and the big beast walked to the edge of the gulf and crouched down. За. За тэгээд мануухай маань болохоор нурууныхаа арслангийнхаа дээр нь гарсан. Том хараатан маань болохоор тэр хавцлын ирэмг рүү очиод доошоо ингээд бие ингээд нугдайсан бай тээ. Доош ингээд хөвцсөн. Why don't you run and jump? Asked the Scarecrow. Чи яагаад гүйж яагаад үсрэхгүй байгаа ингээд асуусан бай. За хүнээр бол тийм ээ бид нар бол холын замд бол нилээ сар урдаараа гүйж байгаа л үсрэх баг. Эсвэл морч юм уу? Гэтэл арслан ингэж харайдаггүй юм биш. Энийхэдээ бол арслан муур гэсэн гэж яриадаггүй санагдаж байна. Because that isn't the way we lions do these things. Яагаад гэвэл арслан бид нар чинь бол тэгж яриадаггүй маа. He replied. Then giving a great spring, he shot through the air and landed safely on the other side. За тэгээд spring гэвэл өндөр үсрэх гэсэн тий. Асар өндөр үсрээд агаараар нэг харайгаад нөгөө талд нь газардлаа. They were all greatly pleased to see how easily he did it. Тэд нар бүгдээрээ тэр ямар амархнаар хийж байгааг нь хараад баярлсан байна. Баярлах нь тодорхой тийм ээ. Өөрсдийнхөө амь насыг даатгаж байгаа хүмүүс болохоор. За. Таарын. And after Scarecrow had got down from his back, the lion sprang across the ditch again. За тэгээд мануухай маань болохоор нуруунд дээрээс нь буугаад арслан маань болохоор яасан байна. Нөгөө тал руу ахаад нэг яриасан байна. Dorothy thought she would go next. Dorothy болохоор дараа нь ер нь л дараагийн удаад нь явъя гэж бодсон байна. So she took Toto in her arms and climbed on the lion's back, holding tightly his mane and with one hand. За тэгээд тэр Тотогоо нэг гартаа аваад арслангийн нуруунд дээр навраад нэг гараараа тэр нөгөө дил тийм ээ өсрүүн сайн гिचим базж бариад өснөөс нь бариад нөгөө гараа нохоо хажууд аваад тэгээд үсрэхэндээ the next moment it seemed as if she were flying through the air and then before she had time to think about it she was safe on the other side. За дараагийн удаад болохоор дараагийн мөчт нь болохоор тэр яасан бэ? Түүнд санагдсан байна. Seemed. Тэр болохоор яг as if гэвэл юм шиг гэсэн үг шүү. Тэр яг л агаараар нисэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд тэр энэ талаар яах нь бодож амжаагүй байтал окей энэ талаар бодох цаг гараагүй байтал тэр нөгөө талд нь аюулгүй байсан байна. Wow. The lion went back the third time and got the Tin Woodman, and they all sat down for a few moments to give the beast a chance to rest. За тэгээд арслан одоо 3 дахь удаага нөгөө тал руу үсрээд модчинг аваад бүгдээрээ яах нь нэг том нөгөө нэг аратандаа жоохон амрах цаг өгсөн байна. Амрах цаг өгөж хамт суусан байна. For his great leaps had made his breath short. And he panted like a big dog that has been running too long.
За. За учир нь түүний тэр том том үсрэлтүүд нь болохоор түүнийг бол яг амьсгаад болсон. Made his breath short. Амьсгаадсан тий. Тэгээ тэр болохоор яг нь маш удаан хугацаанд гүйж байсан асар том нохойшгол амьсгаадсан байна. Амьсгаадсан баг тий. За. Вау, 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 вау. Ямар ч сан амжилттайгаар гарлаа. They found the forest very thick on this side. За нөгөө талынх нь ой бол маш тийм шигүү өдгөн байсан байна. It looked dark and gloomy. Энэ нь болохоор тийм хар бараан дүнсгэр бол харагдсан байна. After the lion had rested, they started along the road of yellow brick, silently wondering, each in his own mind, if ever they would come to the end of the woods and reach the bright sunshine again. Wow, 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 wow. За тэгээд эсэг арслангаа жоохон амартлан амарсныхаа дараа тэд нар яасан бэ гэхээр нөгөө нэг шар тоосгороо ингээд үргэлжлүүлээд явсан. Явахтаа болохоор чимээг үх ингээд гайхшраад бодлогоширж байсан байна. Хүн болгон толгойн дотроо ингээд бодож явсан. Юу гэж бодож явсан бэ гэхээр if ever they would come to the end of the woods. За энэ нэг ой модны эцэст нь ер нь тэд нэр хүрэх юм уу? Тэгээд нэг сайхан нарны гэрэлд орох юм уу гэд бодсон байна. За ер нь бол би ингээд Hobbit гэх кино үзэж байхад нэг тийм хар ой гэдэг нэг кинон дээр гарч ирдэ. Тэр их санаанд орж байна. Хар ой дондор ингээд яваал гэдэг тийм ээ. За тэгээ энэ муухай ингээд дүнсгэр харанхуй шигүү наарч тусдаггүй ойгоор таван найзууд маань чимээгүй алхаад бодлогошроод ингээд явж байсан байна. To add to the discomfort, they soon heard strange noises in the depths of the forest, and the lion whispered to them that it was in this part of the country that Kalidas lived. За тэгээд тэдний ингээд нэг тавгүй байдалд нэмэх гэсэн юм шиг тэд нар ойн гүнээс нэг тийм хачин дуу чимээ сонссон байна. Тэгээ арслан тэд нарт энэ нутагт тийм ээ энэ нутагт болохоор Калидачууд амьдардаг гэж нэг шивнэсэн байна. Калидачууд амьдардаг аа. What are the Kalidas? Asked the girl. Калидачууд гэж юу юм бэ гэсэн чинь. They are the monstrous beasts with bodies like bears and heads like tigers. Тэд нар болохоор Калида гэж юу юм гэсэн чинь тэд нар болохоор тэд нар бар шиг толгойтой, баавга шиг биетэй, аим шигтэй араатнууд гэж хэлсэн. Бодоод үзээрэй. Баавга шиг биетэй, бар шиг толгойтой, аим шигтэй араатнууд. And with claws so long and sharp, they could tear me in two as easily as it could kill Toto. Ooh, okay. Тэгээд тэд нар болохоор тийм асар урт тийм хурцтай claws. Хомс нь хурцч. Тэгээд тэд нар болохоор би Тотог алж чадах шиг л амархнаар намайг яхна хоёр хэсэг болгоод тасдаж хаях чадaltaй. Yo. I am terribly afraid of the Kalidas. Би Калидагаас бүр хөвтлөө айдаг гэж байна. Wow. За энэ хүртэл үзье. Дараагийн chapter дээр бид нэр Калидачуудын тухай үзэх байх гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө бол ингээд хамт маргад эртний орныг унших таалагдж байгаа бол thumbs up үлдээгээд энэ видеог бас share хийж тусуулаарай гэж гуйж байна. So I'll see you guys next time. Bye bye.